Заавхөнд өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ арга хэмжээний бас хамгийн сүүлийн хэлцүүлэг гэдэг утгаараа бас бидэнд яг энэ өнөөдрийн туршид дотор болсон гадаа маш олон төрлийн сонирхолтой шийдлүүд, олон төрлийн технологийн дэвшлүүд, олон зочдын сэтгэгдэл яриануудыг базаж түгэх бас ийм үүрэг агч ашигтай учраас энэ зүйлээр цагтаа багтаагаад маш үр дүнтэй яг яаж тасч маш олон талын бас зочид ирсэн байгаа учраас яриач олон талтай болно гэдэгт итгэлтэй байна. Бидний өнөөдрийн сэдв бол үндэсний үр дүнгийн өсөлт чадвар ба экспортын боломж. Маш тодорхой төдийлөн бас ингээд хягаад асуул нөгөө талаас очиж зовоодах шаардлага шууд гол сэдвүүд болох боломжтой сэдв учраас илүү аврах боломжтой юм. Би ихэд эхний асуултуудаараа дээр яг өсөлт чадварын талаар хоёрдугаар үеийн асуултуудаар экспортын боломжийн талаар ирсэн зүйл хааж бодож байгаа. Би эхний асуултыг Батлан цэглээс асууя. Батлан импортыг бодлох тохон үйлдвэр 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж за яг одоо дотоодын зах зээлийнхээ яг энэ чиглэлээр тэргүүлж компаниудыг батлан хариуцаар судалгаа өгч байна. Таавлын туршлага, таавлын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлүүдээс яг энэ үндэсний үйлдвэрлэлийн өсөлт чадвар ер нь юу юм бэ? Бид нар юун дээр анхаарах юм бэ гэдэг дээр энэ тодорхой ажилтнууд бас байгаа болов уу гэж бодож байна. Таврын компани жишээлбэлээс үндэсний үйлдвэрлэлийн өсөлт чадварыг нөөгийн өсөлт байдлыг юу гэж харж байгаа гэдгээс та хэлцүүлээ. За өнөөдөр манай харин чадвар зэрсэн танд маш баярлалаа. За тэгэхээр сая гэж бас хэлж бидний ярьсан зүйлтэй маш тодорхой байж байна. За манай компанийн хувьд бид дотоодын төгөөг материал дээр хэрэглээд дэлхийн шилдэг технологиг нэвтрүүлж чанар стандартын өндөр түвшний бүтээгдэхүүнүүдийн нийлүүлж үйлдвэрлэлд зах зээлд нийлүүлж байгаа. За энэ утгаараа өнөөдөр бүтээгдэхүүнүүд маань жилээс жилд зах зээлд хэрэглээ эрэлтэн жилээс жилд нэгдэж байна. За энд бидээс маш их сорилтууд байсан. За энэ сорилтуудын хамгийн том зүйлүүд гэж манай улс орны дэдвүрийн төтөл байдаг. За дэдвүрийн дотроо ялангуяа тэр логистикийн асуудал маш өндөр байдаг. Барилгын материал гэдэг өөрөө бас тийм хууртай бүтээгдэхүүн байдаг учраас тэрл маш чухал хэсэг байдаг. Тийм учраас манай төрийн дэвийн сүлжээ өөрөө авч чадах маш муутай хурд хүч багтай энэ асуудал одоо өнөөдрийн хамгийн том асуудал. За түүнээс гадна бас тэртэй холбоотой асуудал ярих хүн даацын замууд гэдэг. Энэ хүн даацын замууд өөрсдөө одоо энэ дэдвүрийн бүтээн байгуулах барилга үйлдвэрлэлийг болон хөгжүүлэх энд бол одоо хамгийн саадах болсон зүйлүүдийн бас нэг зүйл байна. За мэдээж энэ дээр нэг үйлдвэрлэлтэй холбоотой ажиллагааны асуудал бусад одоо дэдвүрийн төтөл байна. За би бас өөр нэг зүйлийг яаж бодож байгаа гэж бодож байна. За технологийн хоцрол гэдэг. Бид нар одоо дэлхийд өсөлтгөөс Европын технологи, Азийн, Японы технологид ингээд нэвтрүүлээд бусад технологиуд одоо ихэнх үед бол өсөлтөд байдаг. Яг тэгэхээр зах зээл маань сураагүй байдаг, тасаагүй байдаг энэ асуудал байгаа. Мөн дээрээс нь энэ нөлөөж байгаа зүйл бол стандартын асуудал. За стандартын асуудал гэдэг хүмүүс асуусан бид хэлсэн. За мэдээж хэрэг өнөөдөр итгэлүүд бол хүмүүс зөвлөж ирсэн хэрэгтлээ. Үнийнээс боловсруулалтын асуудал маш том асуудал байна. За энэ дээр бол цааш гарч ажиллах байгаа гэдэг бол асуудал. За даваагийн хувьд бид төгөөд мэддэг хэлжлээ. Энэ дээр асуудал том туршлагууд бид нар техникийн хэлж байгаа шиг энд туршлагууд өрнөжтэй байна. Энийг хэлж байна. За баярлалаа. Цаашдаа хэрэгцээ болчихсон судлаач явуул ер нь ингээд манай улсын жүжигчдээс үүтэй өнөөгийн нөхцөл байдал за үндэсний үйлдвэрлэлийн өсөлт чадвар нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйлсүүдийг та юу гэж харж байна? Саяас базар хаан захирал асуулт хахаас хөгжүүлээд давуу талуудын талаас дурдлаа. Таны хувьд бас энэ дээр ямар байрстай байна вэ? Баярлалаа. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийн өсөлт чадвар гэдэг энэ дээр бидний манай үндэсний үйлдвэрлэлийн компаниуд технологи олон зүйлийг өсгөх гэж бодлоо гэж
тодорхой хэмжээний гэхдээ бидний өнөөдрийн ажилтны бүтцийг харуулахаар сул байгаа. Эдийн засгийн гүйцэтгэж байгаа хүнд ажилтны уулахаас босоод ийм хувьд дээрээс нь боловсрол үйлдвэрлэлээс гадна ер нь ирээдүйнээс онцгой бүтцтэй юм өсөлттэй эдийн засаг. Тэгэхээр энэ зүйлүүд тодорхой гэдэг дээр би өчигдөр байгууллагууд ихээсээ сүүлийн дэлхийн эдийн засгийн чиг хандлагаар ер нь төрийн бодлого өндөө нэг гол юм байна. Сайн гадрын цаашдын ээлжээр бидний стандарт бидний логистик теорийн хүчин чадал төрийн бодлого энэ бүх юмнаас шалтгаалаад байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр бид үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үндэсний үйлдвэрлэлээ дотоодын хэрэгцээгээ хангах экспортлыг гэж бодож байгаа бол яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал даяарчлал гэдэг зүйл хэрэгцээтэй болж байгаа юм бол төрийн зөв бодлого төрийн бодлогын дэмжлэг юм байна. Дээрээс нь төрийн бодлогоор хийсэн дэд бүтцийн дэмжлэг юм байна гэж харж байна. Гэтэл бид дотоод эрчим хүчин байхгүй дэд бүтц нь босол логистик нөлөөс дээрээс нь томлын нэвтрүүлэх чадал болон хурд ихээр доо байгаа. Энэ үед дэлхийн нийтэд өсөлтөх хэмжээний бизнес хийн гэдэг бол өнөөдөр бид эрчим хүчний хувьд бол яг одоо бодит хэрэглээс 2 дахин доо юм дэвшин эрчим хүчтэй явж байгаа. Тэгэхээр энэ бол төрийн бодлогын бол алдаа гэж харж байгаа. Хоёрдугаар өсөлтөх шийдвэрийн хувьд дотоод өсөлтөх шийдвэрийн хувьд бидний хүний нөөцийн асуудал технологи ярьдаг. Хэрвээ бид яг доторын болон бусад зөв бодлого байвал энэ асуудлууд аяндаа шийдэгч боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэл хөгжихийн болон орон зайгийн тэтгэл өгсөн үед бол технологи хүний нөөцийг санхүүгийн асуудлуудад дагаад шийдэгч хэрэгцээ төвчтэй билээ. Тийм болохоор би үндэсний үйлдвэрлэлийн өсөлтөх чадвар гэдэг дээр нэгдүгээр тийм Монголын төрийн бодлого засаглаж чадахтай холбоотой асуудлуудыг ярина. Хоёрдугаар бол гацаахгүй дотоодын үйлдвэрлэл дотоодын томоохон үндэсний үйлдвэрлэлт компаниудын хүчин чадлыг ярина. Гэхдээ энд бидний бодлогын дэмжлэгийг онцлог тооцож шалтгаан бол бид нар сонин гөрөлт газар зүйн байршил байгаа. Өсөлт нь экспорт гэж ярихаар өмнөд төвшөлт харагдаад байдаг. Тэрнтэй өсөлт хөгжсөн боломжтой त्यसөө хэрэгцээ орчин бодлогын дэмжлэггүйгээр яг энэ төртөө явахгүй байна. Тэгэхээр энийг шийдэж дараа нь улсын үйлдвэрлэгчтэй бид энэ чиглэлд та бүхэн хөгжүүлж улсынхаа эдийн засгийг авч явах ийм үгийг хүлээж байна гэдэг нь хариуцлагатай бөгөөд нэгдвэртэй хэлэх чадaltaй. Одоо бид үндэсний үйлдвэрлэгчдээс чи энийг хийсэн үү гэж хийж чадсангүй ч юм уу хөрөнгөний өгсөн гэж хэлдэг юм. Их бол улс төрчтэй үйлдэл байх гэж байна. Төрийн бодлого төрийн холбоотой асуудлууд талаас дараагийн техникийн үйлчлэлд хэлцээ гэж бодож байна. За асуулт хувьд таас яг Монголын экспортчдын холбоог чамбуудаа хугацаанаас үлдээж төрийн түвш, олон улсын түвш, олон орчны талуудын донд олон төрлийн яриа хэлцээс оролцож ирсэн үед энэ үндэсний үйлдвэрлэгчдийн өсөлтөх чадварыг сайжруулах хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл юу гэж харагдах вэ? За баярлалаа. Үндэсний үйлдвэрлэл өнөөдөр ч одоо барилгын материалын үйлдвэрлэлийн болж штэ. Импортыг оруулах хоёрдугаар дотоодын хэрэгцээг хангалттай холбогдуулаад барилгын салбарт үйлдвэрлэлүүд одоо дотоод хэрэгцээг хангах юм болчихлоо. Тэгээд цементээр бол бид нар зөвхөн ер нь өрсөлдөх чадвар энэ дээр чанарын асуудал байна л да. Цементийн хэрэгцээ үйлдвэрүүдийн чанар одоо Еврос стандартын техник технологи ажраад дотоодын хэрэгцээг бүрэн хангах байна. Тэгэхээр бид нар зөвхөн яг экспорт гэхээр энэ барилгын салбар дээр цементийн өмнөх төвөөр түүнийг Орос холбооны улсын засгийг хангах энэ асуудал байна л да. Энэ дээр бол Европын стандарт бүтээгдэхүүн Оросын энэ засгийг руу гаргахад одоо Орос улс өөрөө холбооны улс өөрийн худалдааны хуулиар өөрийн одоо ГОСТ чанарын стандарттай тэрийг хангахтай холбоотсон асуудлууд байгаа. Энийг бол одоо засгийн газрын төвшөнд зүгээр тэр хуучин зөвлөлт холбоот улсын харьяа
орнуудын айлын холбоонд ороод экспортон тодорхой манай өрсөлдөх шалгууртай бүтээгдэхүүн төр тавилын Монголын зах зээлийн очирч байгаа зарим бүтээгдэхүүнийг нойлох гэсэн юм ярьдаг байна шүү дээ. Энийг ярихаас одоо энэ дээр явуулын том эдийн засгийн оронд гарах импортоо ингээд зам тавьтай манай дотоодын үйлдвэрлэлд одоо зөвлөгөө нөлөөлөх юм явц гарч байгаа. Тийм учраас тэр үедээ одоо хэл худалдаа гэж ярьж байгаа бүсдүүдийн хамт ажиллагааны дэд хороо Монгол Улсын засгийн газрын хооронд байдаг. Тэр орооныхоо хүрээнд одоо Сибирт одоо зүгээр зах зээлийг явах дээр хуучин технологитой үйлдвэрүүд их өртөг өндөртэй зэвэнд үйлдвэрлэдэг байна. Тийм учраас гэж байна. Тийм энэ боломжийг ашиглах шаардлагатай. Нөгөө төгөр бид нарт одоо зэсийн байжмлаа нэг үрдэх шингээ. За тэгээд нөгөө төгөр бид нар Монгол Улс зөвлөмжийн үрийг байгаа жишээ бол одоо зах зээлд гарах болцоо дарамсалтай үйлдвэр олон улсын стандартын 97% хамгаалалттай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй болцоо учраас техник технологийн шинжилгээ барих гурван оролтыг татах болоосоо. За зааглалаа. Тэгэхээр зөв зах зээл дээр зөв бүтээгдэхүүнээс сонгож түндээ анхаарал хандуулж хөргөөлөлт гаргасан баг. Дурдж байна. Сигма цэглэлээс та өөрөө барилгын материал үйлдвэрлэгчтэй холбоотой төлөвлөж хийж байгаа гэдэг. Барилгын материалын салбарын зах зээл өөрөө бас яг хамгийн өсөлтөөнтэй гадаад болон дотоодын үйлдвэрлэгчдийн хооронд хамгийн өсөлтөөн бас өрнөдөг юм талбаруудын нэг гэж ойлгодог. Манай дотоодын үйлдвэрлэгчдүүд яг энэ өсөлтөх чадрын үед ямар шүүхэн байна, хамгийн түрүүнд холбогдож байгаа ямар асуудал сорилтууд байна гэж харж байгаа. Тэрнээс даваад тах нь юу байх вэ гэсэн их өргөн үрээс боломжтой болов уу гэж бодож байна. За сэмэт санамтаа бүтээн өдрийн төргий. За барилгын мэдрэлийн хувьд бол манай Монгол улсад одоо нэг мэрэгжлийн нэг холбоо одоо барилгаатай олтын яамдаг гэрээ байгуулаад барилгын материалын үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл олгодог. Энэ ажлыг одоо төрийн бас байгууллагаар хийж гүйцэтгэх бүрийн хувьд энэ жил 13 дахь жилдээ хийж гүйцэтгэж байгаа. За Монгол улсад барилгын материалын үйлдвэрлэл бол сүүлийн 10 жил бол 2013 оны засгийн газрын 171-р тогтоолоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлагдсны хүрээнд Монгол хангалттай гэрээ байгуулж үн докторжуулах хүрээнд одоо өнөөдрийн цементний үйлдвэрүүд болон бусад үйлдвэрүүд байгуулагдчихсан ийм төвтэй. За тэрнээс хойш яг өнөөдөр би бэлтгэсэн судлаас санал нэг байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих төрлийн бодлого байхгүй байна. Бид нар бол дотооддоо барилгын материалын үйлдвэрийг бодлого хөгжүүлэх хичээж байгаа. Барилгын салбар бол 100% гадаа одоо хувийн хөвшилтээр явдаг учраас өнөөдрийн одоо цементний үйлдвэр байгуулсан үйлдвэр ажлын нэгжүүдтэй бас талрах хэрэгтэй. Манай цагтаа сая 900 мянган хүртэл импортлдог гэсэн ийм үе байсан. Гэтэл өнөөдөр бид нар дотооддоо бол одоо 4 сая 500 мянган тонн хүртэл сая тонн хүртэл үйлдвэрлэх юм хүчин чадалтай үйлдвэрүүд бий болгосон. Тэгэхээр бид нар дотооддоо энэ үйлдвэрүүдийг хөгжүүлж чадсанаар дотоодын үйлдвэрүүдийг дэмжиж чаддаг. Бид нар сүүлийн одоо 2-3 жилд юу ажиллаж чинь гэвэл дотоодын барилгын материалын үйлдвэрлэлүүдийг дэмжих одоо төрийн бодлого байхгүйгээс нөгөө үйлдвэрлэгч чинь янз бүрийн татвар нөөт энэ дээр ирээд одоо хаалга барих юм үзэгдлүүд ихсэж байна. Бид нар бас одоо цементний үйлдвэр маань одоо 100% хүртэл ажиллаж чадахгүй байна. Хөөсөн боловсрол бусад үйлдвэрүүд ер нь олон үйлдвэрүүд дотооддоо бас амжилттай ажиллаж чадахгүй байна. Энэ өөрөө одоо нэгдүгээр төрийн бодлого, хоёрдугаар одоо бас зах зээл дээр байгаа эдийн засгаас бас шалтгаалж байгаа юм талууд байгаа. За цементийг экспортлох талаар манай холбоо бол төлөөлөгч аварч одоо Москвадаас ажиллаж сүүлийн үеэс сүүлийн 2-3 жил ажилласан. Ер нь бол ингээд бас цементийг экспортлохад бид нар бас стандартуудыг бас өөрийн болгох ёстой. Тийм учраас бид нар Оросын стандартуудыг одоо орчуулад цемент экспортлох юм ажлыг бас тодорхой хэмжээнд зохион байгуулж байгаа. За манай дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийн одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд бол зарим нь бол чанарын өндөр түвшинд байдаг, зарим нь бол технологийн хадгалтай мэдээж тодорхой хэмжээнд хүрэх үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр зах зээл дээр одоо дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийн өсөлтөх чадварыг сайжруулахын тулд бид нар үйлдвэрүүдийн технологийг сайжруулж төрөөс дэмжлэг өгөх ёстой гэж боддог. Тэгэхээр бүгдээр төрөлхөө шийдэх учраас дараагийн сартын шууд төрөлтөө холбоотой бизнес гэж бодож байна. Дэмий төслийн асуудлыг хадлан захирлаас үүсэж байна. Их сайхан багш хэллээ, базархан захирч хэллээ,
тээвэр логистикийн асуудлаас нэлээд том нэмэлт чадвар төлөж байгаа хүчин зүйл байна. Та энэ салбарын экспертээр үүн дээр юу гэж За санчны тохиолдол чимдийн бүргийн өдрийн арга хэмжээнд өрж орчихсон баярлалаа. За тээвэр логистикийн салбар дээр бас яг төрийн нэгдсэн бодлого зохицуулалтын ерөнхийдөө маш тусч байгаа. Монгол Улсын хэмжээнд нийтдээ жилдээ 110 тусаа том хэвлэл байлаа гэдэг. Тэрнээс 70-аас дээш нь бол автомобиль үүсгэж байна. Хамтдаа одоогийн байдлаар бол Эрчүүлийн төвүүдийн тээвэрлэлд бол жилийн юм бол экспортын хэмжээс хамааран 1.8-аас 2 тэрбум долларын зах зээл байна. Транзит тээвэрлэл гэх юм бол жилдээ бол монголчууд бол нэг 3000 гаруй ачаа Европоос удаас 10,000 орчим машин ачаа бол Оросоор авч байгаа. Зах зээлийн яг багтаамж нөөц болцсны хувьд харахад бол 400-аас 500 сая долларын зах зээлийн хамстай уулгал тээвэр буюу одоо нүс тээврийн зах зээлийн 99% гадны хөрвөлтэй компаниуд бол яг нийтийн байдлаар бол эсэлж байна. Транзит тээврийн зах зээлийн хувьд бол бараг 95% нь Орос Белорусын компаниуд тээвэр хийж байна. Тэгэхээр уг нь ийм болцоотой маш чухал стратегийн салбар багт бол манай төрийн нэгдсэн бодлого зохицуулалт татврын дэмжлэг байх болсон бидний хувьд бол маш их нөөц болцоо алдчихсан. Бидний хувьд бол тээвэр болгоос монголчуудын хувьд бол хийж чадах ёстой чаддаг салбар. Энэ салбар дээр бас төрийн нэгдсэн бодлого зохицуулалт хийх юм бол маш их болцоо байгаа гэж харж байна. За баярлалаа. шууд өргөжлүүлээд тодорхой бас санаа боцсоод явж байна. Төрөөс хамгийн түрүүн шаардлагатай байгаа ажил одоо зохицуулт юу вэ? Одоо олон засгийн газрын мөрөөр төлбөр 14 мега төслийн төвчөрч тээвэр логистик олон асуудлууд урдаа бонтын сэргэлт боллоо гэх энэ зөвхөн олон зүйлсээс асуудал. Тэгэхээр яг бодит төсөл байдлыг сайн сонссон. Чинь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөдөлгөжсөн шахуу тоонод дурдж шээ. Тэгэхээр яг үүн дээр яг одоо яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ямар зүйлсүүдийг зөвлөх санал боломжтой гэж харж байна. За компаниуд яг төвч танилцуулсан. Одоо яг манай Монгол тээвэрлэл компани гэх юм бол 30 яг дотоодын үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд нэгдсэн. Нийтдээ 1800 орчим тээвэр хэрэгсэлтэй. Яг одоо Монголд хамгийн том зохион байгуулалттай автотээврийн бүтц бол ажиллаж байна. Бидний хувьд гэх юм бол Эрдэс тавлага хамгийн анхны нүүрс тээвэрлэлт хэрэглэсэн компаниуд манай Монгол тээвэрлэлийн компаниуд гэдэг. Транзит тээврийн хувьд гэх юм бол Тэнцэн Улаанбаатар улаан удгийг төслийн транзит тээврийг бол 16 онд бидний туршилт хийжсэн. Монголд хэрэгжсэн бас бүх одоо салхин систем тээвэрлэлт бол одоо манай Монгол тээвэрлэлийн компаниуд бол хамтарч бүрдэж байна. Одоо угс яг нэг ийм л асуудал байна л да. Хууль хэрэгцээ орчны хувьд гэх юм бол манай ахбарын хууль бол 1999 оны хууль одоо зөвчөж болох хэрэгтэй явж байгаа. Яг энэтэй холбоотой зах зээлийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөн юм. Ер нь өсөлтөө их болсон тохиолдолд бол бид нар яг автомобиль салбарт тэр гадны хөрөнгө оруулалтын компаниуд бол орж ирэх болох юм байна шүү дээ. Нээлттэй. Гэхдээ яг гадны хөрөнгө оруулалтын компани яг хэдэн үг юм? Дотоодын хөрөнгө оруулалтын компаниуд нь яг хэдэн үг гэдэг тэр нэг тодорхой юм бодлого чиглэлээс байх хэрэгтэй юм болгож харж байгаа. Мэдээж түрүүгээс яг панелистийн хийснээр бол манай Монгол Улсын хил гайлын нэвтрүүлэх чадвар дэд бүтцийн асуудал бол одоо хүртэл ерөнхийдөө сул байсан байна. Одоо төвшөөс нөгөө тусгай зорилтын авцгийн асуудал бол хүндэтгэх ёстой. Тэр нь бүх нөгөө хил гайл болон яг төрийн орц байгууллагын хоорондын нөгөө нэгдсэн нэг дата мэдээлэлтэй болох буюу одоо автотээврийн бүртгэл төлөвлөлтийн юм нэгдсэн системийг бий болгох байгууллага тус бүр өөрсдөө дататай. Тэр нь яг ямар аргачлалаар яг эцсийн үгээс яг одоо яг ямар өвдөн хүсэж байгаа гэдэг нь одоо хүртэл бас яг нэгдсэн бодлого чиглэл явж байгаа гэж харж байна. Тэр нь өсвөл нөгөө дотоодын ажил нэгжтэй хувьд бол бидний хувьд бол одоо дотоодын баг санхүүгийн салбараас зээл авч байгаа гадны томоохон одоо тээвэр төсөлтийн компаниуд өрсөлдөх нөхцөлтэй явж байгаа. Эдгээр төсвөөс нөгөө татврын бодлого чиглэл нь тодорхой хөрөнгө оруулалттай холбоотой гэсэн тусгай
тусгай одоо тэмцэх саналууд байх нь интервьюд бол одоо манай компани юу гэх юм бол Герман руу босох саналууд явуулсан. Иран руу ус одоо ханад ирэлтийг үүсгэсэн. Одоо асуус бод бомшгүй бомстер бол үүсдэг юм бол үүсдэг явж байна. За микрофон машин болж байна. Батран цэглээс бид дараагаас хэлсэн гэж байна. Тэр уул бас тэвэрлэлтэн дээр ч гэсэн бид экспорт дээр бас нэлээд том давуу талтай боломжтой байгаа гэж ойлгож байна. Энэ компани одоо гинцтэй экспорт талаас ямар бодлого баримталж байгаа экспорт сайн байгаа талаас үсэж байна. Энэ төрөөс одоо үстэй үйлдвэрлэгчдийн хэмжээ за яг эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад бас өнөөдрийг нэгдүүлэн одоо эдийн засгийн бодлогын зөвлөлтийг бүтэц байгуулахаас эхлээл шинэ төрлийн одоо энэ за энэ зүрийн зээлийн графикт нь баталгаа гаргаж өгнө дотор одоо энэ чиглэлийн үйлчлэгийн бодлогоо дэмжингээл цаасан дээр боловсрол бол байгуу сонсдогч бодгостой ер нь хэрэг бүтэмжтэй хэрэг бодтой таах нь үсэж ямар асуудлууд байгаа гэж бодит дэмжлэг байна. За тэгэхээр бас чухал асуулт байлаа. Тэгэхээр энэ асуултаас өмнөх юунууд панелистсэн болон ихтэй гарч ирсэн. Тэгэхээр бид нэр бол бид өөрсдөө одоо өнөөдөр дотоод импортыг болох үйлдвэрлэлийг явуулах хэрэгсгүй цаашдаа экспортод бүтээгдэхүүнүүд гаргана гэсэн томцолтой тавьж байгаа. Энэ үрэндээ тухайлбал бол бид нэр Европын стандартыг Японы стандартыг хангасан бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр үйлдвэрлэх бүрэн боломжтой үйлдвэрлэлд явж байгаа учраас энэ хэмжээнд цаашдаа ямар бүтээгдэхүүнээ экспортын чиглэлээр хөгжүүлэх үү, ямар бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн өсөлтөх байдлаар хөгжүүлэх үү гэдэг харж байна. За яг энэ хүрээнд бол одоо өнөөдөр эдгээр ярьж байгаа гэсэн бодтой байдлаар аж ахуйн нэгжүүд тусдаг болж байгаа бодлого байхгүй байна. Бодлого төлөвийг цаашлаад бодлого боловсруулдаг институт гэсэн байхгүй. Хуучин бол одоо гадаадын хөрөнгө оруулалтын экспортын дэмжих гадаад хулгайны агентлаг байдаг гэсэн бол өнөөдөр одоо яамдын үйлчлэгийн давхарлаас болоод энэс гэсэн үгсэндээ өргөгдсөн давхарсан байдалтай байж байгаа. Энэ асуудлуудыг нэгдүгээр шийдэх. Хоёрдугаар санхүүжилтийн боломжууд, хөрөнгө оруулалтын боломжууд татварын орчин төрөм манифестоос ярьжсэн. Энэ экспорт үйл ажиллагаа явуулалттай холбоотой бүхэл зүйлүүдийг бид үлрэх зөрчилийг сайжруулах, ойлгомжтой болгох, тооч болгох, хурдан болгох энэ зайлшгүй шаардлагатай. Тухайлбал бид 2012 оноос эхлээд Европын технологи экспорт компанитай одоо технологи импорт хийсэн. Энэ дээр зөвхөн технологи гэдэггүй санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Одоо бид ярьж байгаа хөрөнгө банк, эзэн банк гэж энэ банкуд нь өөрсдөө урт хугацааны бага хүнтэй санхүүжилтийн дэмждэг үйл ажиллагааг дэмждэг. Түүнээс гадна үйлдвэрлэлийн доктортой үйл ажиллагааг бас технологиос дэмждэг. Энэ зүйлүүдийг бид нар өнөөдөр өнд яриад зогсохгүй бодиттой хэрэгжсэн том жишээнүүд маш их байдаг учраас энийг бүрэн дүрэн өтөшөөгөөд явах боломжтой байж байна. Тийм учраас аж ахуйн нэгж хувийн хэмжил төр хувийн хэмжлийн хамтын ажиллагаа маш чухал тийм дотоод хэлэхэд одоо агентлагууд институтуудыг үйлчлэгээ сайжруулж чаддаг. Мэдээж энэ үргэлж ирээд байх юм бол одоо галын байдал тэнтэй сайн идэвхтэй байдал зөндөө зүйлүүд энэ бүгд цогцоороо хөгжиж байж экспортыг болно. За энэ нэг дуртай бид нар одоо хөгжүүлэхээр өнөөдрийн 7 өдрөөс гадна цаашдаа эдийн үйлдвэрүүдийг идэвхтэй хөгжүүлээд явна. Тухайлбал бид нар инженер хатан байдаг. Энэ хатаныхаа экспортын боломжийг судлаад үзэх. Жишээлбэл Японы зах зээл Солонгосын зах зээл бол импортоор 60% авдаг. Японы бүтээнээс чинь. Тэгэхээр энэ боломж нь биднэрт байж байгаа учраас бид дотоодын зах зээлийн өөрчлөлтөд зогсохгүй тэр зах зээлийн төлөв явна гэж. Энэ дээр стандарт явуулдаг бүр боломжтой. Ингээд дахиад өсөлтөд сүлжээж байгаа учраас бас тэрлийн боломжуудыг бол илэрхийлээд явах бүр боломжтой гэж байна. Тэр тусгай сүлжээний дотоодос сүлжээний бий болно. За мэдээж тэр үрээнд тэр зах зээлүүдэд яагаад тааж байгаа нөхөд тухайн зах зээлүүд хэдийгээр үйлдвэрлэлд төлөвлөсөн технологи төлөвлөсөн ч гэсэн өөртөө заалт маш өндөр байдаг учраас Монгол хэдийн шаардлагаас төлөвлөсөн үйлдвэрлэлд боломжтой байж байна. За бэлгэсэн багш хоёр зүйл хэлье гэсэн хамгийн
ихнийхэн төрийн зөв бодлого байсан. Та яг судлаачид хамгийн өгүүлэгдэж байгаа яг тодорхой ямар бодлого бидэнд хэрэгтэй. Ялангуяа яг үндэсний үйлдвэрлэгчдад экспортын боломжоор нэмэгдүүлэх. Экспортыг нэмэгдүүлэх талаас ямар тохиолдол шаардлагатай гэж харж байна. Тэгэхээр яг энэ бодит байдал дээр ингээд хийх зөндөө хийж болж байгаа. Тэр хийх гэж оролдоод байна. Тэгэхээр яг чиний ярианд дурдаад байгаа төр хувийн хөгжлийн төлөвлөлт, хувийн хөгжлийн дэмжиж экспортыг импортыг экспортыг нэмэгдүүлэх. Ингээд яриад байгаа энэ төрлийн бодлого бол яг бодит байдал юм байна. Жишээ нь хэлбэт төвийн ажлууд гэдэг бүгдийг хэлээд хэмбэрийг болтой болж байна. За тэмцэж хөтөлбөр тэмдээс авсаар байна гэж байна. Тэгэхээр нэг Монгол төр наана ингэж ярьж чад цаана болохоор өөр бодлого хэрэгжүүлэх гэдэг тэгэхээр амсалтай. Бидний яг үнэхээр хувийн эрхлийг дэмжиж макро микро төвшинээс хоёр зүйл харж байна. Нэгдүгээр нь бидний хитрхи танхаас төрөө жижиглэхгүй хувийн эрхлэлд орно зай. Гахгүй хувийн эрхлэл рүү явдаг мөнгөний орон зай хөнгөлж байна. Тэндээс төсвийн орчинд дарагдчих хувьтай юм эдийн засгийн төрийн хөгжил компаниудад нийлүүлэл 50%. Тэгэхээр нэгдүгээр макро төвшин гэдэг төсвийн бодлогын хэмжээ дээрээс нь дотрийн бодлого зөвлөж хэрэгтэй шиг байна. Өөрөөр хэлбэл ялангуяа project донд шинэ энэ экспортыг дэмжих гэдэг импортыг олох гэдэг бодлогын чиглэлүүд дээр дотрийн дэмжсэн бодлого хийх юм боломж хангалттай. Хоёрдугаар нь бидний микро төвшөнд эдгээр салбарт одоо босчлсон хөгжил ярьж байна. За шинэ зэрэглэлийн бодлогоос бодлого 5 жилийн дотор ярьлаа. Яг энэ хэрэгжүүлэх тэр бодлогын нэг нь байгуулж чинь барилгын салбар барилгын үйлдвэрлэлийн салбарын бодлого нэг үү. Аль ямар ч хэрэглэлийн барилгын материалуудыг дэмжих үүнийг төрийн зүгээс санхүүжилт болон бусад маркетинг дэмжих үүрэгтэй тогтцсон байна. Тэгэхээр хэрвээ ингээд одоо төрийн хийх гэдэг өчигдөр ч гэсэн хууль санаачлал энэ том мегадэслүүдийг хөтлөх гэсэн төсөв боочод байна гэж яриад байна. Энэ бүх үүргээсээ дэлхийг нь хувийн хөгжлөөр шилжүүлж болох гэдэг. Тэгэхээр энэ хувийн хөгжлийг хийж чадах ажлуудыг өөрөө төр хийчихэд бид нар хийх гэсэн чинь төсөв хүрхгүй байна гэж яриад байгаа. Төрийн хувьд бол хувийн хөгжлийг дэмжих тийм бодол чи сэтгэл байна уу гэж хэрэглэхээр хоёрдугаарт нь яг энэ үйлдвэрлэлүүдийг бид хөгжүүлэхийн тулд энэ яг улс орны хэмжээний эдийн засгийн зөв бодлого иргэдийг бодлоготой болох асуудал. Иргэдийг зөв боловсруулалтаар хүний нөөцийн зөв систем рүү шилжүүлэх юм асуудал. Тэгэхээр нөгөө тогтцоо алдагдсан учраас бид хүний нөөцийн асуудал үсэт гэж яриад байна. Боо ажлын хүмүүс хилдэлтэй сууж идэх гэдэг. Тэгэхээр энэ барилгын салбар, уулархайн салбар, эсвэл үйлдвэрлэлийн салбар энэ тодорхой салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх улс орны хэмжээний нэгдэл бодлого бас байна. Тэр учраас бидний миний бодлоор гол асуудал макро төвшин дээр адвар компаниудын хувьд бол хайцгүй сайн засаглал хийж өгөх гэдэг шиг санагдсан. Атом байгууллагуудад ажиллаж бас тодорхой ажил хийж яхад өсч хөдөлгөөний төвшний хүмүүс болон компани дээд үйлдвэрлэгчдийн хувьд бас бодлого нэлээд тогтворгүй тэрнээс улс төрийн эдийн засгийн орчны тогтворгүй байдлыг даатдаг байх. Гэхдээ компани ерөнхий тогтвортой хөгжлийн бодлогод байгаа юм зүйл дээр бид их алддаг шиг санагдав. Та төсвийн тогтвортой байдлыг зөвлөдөг байна. Тэд таны одоо сайн дурдсан макро асуудал дээр таны үсэсгүй. Та ер нь хэлж юм уу? Одоо та ч одоо зөвлөлийн гишүүний хувьд ер нь за ямар асуудал болоод одоо шинэ чинь уулын дээр одоо аврал том эвсэг байгуулсан атах хогчлээ гэдэг яриад байгаа. Гэхдээ яг юу болохгүй болохоор гэдэг. Энэ зөв нь болохгүй байгаа юм тодорхой. Би улс төрийн хандлагч төртөл бүхнийг олж хэлбэлж байна. Асуулын дэргэдэд таатан анзаарсан бол 24 оны Нобелийн шагналтай институт эдийн засгийн онлоор. За энэ зөвхөн яг энэ онлоор хүмүүс практик байдлаар тайлбарлах. Монгол улс бол засаглалын хямралд орчихсон. Засаглалын хямралын сул шалтгаан улс төрийн намтай холбоотой юм л болчиход байна. Тэгээд би одоо төсвийн зөвлөлд байсан байгаагүй гэж чиглэлээр хэлдэг. Тэгээд яг ер нь түрүү жил алдагдсан төсвийн батлах төсвийн тэлэлтэн дээр бид нэр өөрсдийнхөө хэмжээний үнэнд зогсоох гэж хичээсэн. Тэгээд бид дийлэхгүй явж байгаа ерөнхийлөгчдөр очиж ярьцсангүй сайн байсан байдлаар зогссон. Тэгэхээр ер нь
зөвлөлийн гишүүн гэлтгүй бид нар талтлаас нь юм тэрийг шахах төр хэтэрхий байхаа энэ том эвслийн нэг том давуу тал нь нэг уулзалт байгаа гэдэг бол том хуралдааныг хийчих гэдэг хуралдаан макроэдийн бодлого нь өөрөө цог байгаа учраас тэр том хуралдаан биднийг өөрсдөө буруу явуулдаг би өөртөө хэлж наач нэг хэлэх боломжтой. Тэгэхээр буруу явуулдаг зүйлийг том эвсэл бас усан буруу болох энэ хандлагатай байх шиг байна. Тэгэхээр ер нь зөвлөсөн гэдгээс илүү биологийн дасгалын том юмруу орчих юм маш шууд орсон зүйл боломжтой. Энийг засахын тулд хүн болгоны оролцоод гэж байна. За маш тохиолдол санагдсан. Сонсож байгаа гэсэн хэлж явж байгаа ингэж илүү их нээлттэй тайзан дээр ирж байгаа байлжээ. За насан турш эрхлэгчээс бас эрхлэлт дахиад төрөв үеийн хвшлийн хамтын ажиллагаа одоо ер нь яаж ахиул сайжруулж одоо тэр сая таас яриандаас Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой санааг дурдлаа шүү дээ. Үүн дээр чи бас их олон талаас нь бас хэлцээл зөв буруу гэдэг яг гэдэг нь тэгвэл ингээд хацчаал баашаа тавьсан гэж байгаа юм шиг байна. Олон хүмүүс бас Иран, Герман руу гэж юм, Япон, Солонгос руу гэж юм. Таны хувьд ер нь яг манай экспортын хамгийн том орон зайг хаашаа гэж харж байна. Үүнд бас одоо таны дурдсан энэ гадаад худалдааны хилцээр бас иргэл рүү чадах болох. Таны версив юм байна. За тэгэхээр өнөөдөр Монголын экспортын дийлэнх дэвтрүү явж байна шүү дээ. Яг л ойрхон байна, дээрийн зардал байгаа, хэрэглээх байна гэдэг. Тийм. Зүгээр хөнгөн бараануудад чинь агуулгын болсон дэвтрүүнээс нь олор гэдэг юм уу? Цэвэршүүлж хаалт гэдэг юм Америк руу явуулсан гэж байна шүү дээ. Тэр чинь Монгол банкны бодлогоор тэгж явж байгаа. Тийм учраас ерөн зах зээл экспорт бол нэмэгдэх шингээсэн ч гэсэн одоо чинь мега төслүүд яриад байна. Цэцгэлэг цэвэршүүлэх үйлдвэрлэлээс цэвэршүүлэх үйлдвэр төмрийн одоо бомбос болыг дотоод хэрэгцээг хангах экспорт гаргах гэж байгаа. Энэ мега төслүүд чинь зөвхөн урш орнууд руу дандсан төслүүд болж шүү дээ. Яг тэгвэл бид нар чанар стандартыг энэ олон улсын төвшөнд гэдэг юм уу одоо олон улсын тавьж байгаа шаардлагыг хангахгүй хөрш орны хэрэгцээг хангах одоо зэсэн дээр л гэж ярих тэр бодлогын болж байгаа одоо 12-3 мянган тонн цэвэрлэл гаргадаг хэдэн засал гаргадаг. Эрэлт хэрэгцээ бол одоо дэд үтцийн салбарт гэдэг юм уу арилгын салбарын засгийж байгаа шүү дээ. Стандарт нь хангалттай. Тийм учраас юу гэж ярих гэдэг юм бэ? Түрүүний одоо төр хувийн хвшил гэж ярьлаа шүү дээ. Тэн дээр түрүү бид дэлгэр сайхан тэвэл санал нэг байна. Нэг өгүүлэхэд одоо манай гадаад худалдаа, экспортын худалдааг хариуцсан төрийн байгууллагуудыг одоо бид дотор нь хамтарч ажиллаж байгаа усуд ойлгохгүй шүү дээ. Одоо чинь экспортын бодлого төлөлтийг эдийн засгийн хөгжлийн яам. Тэр дотор нь түрүүний дурдсан гадаад худалдааны газар гэж байгаа тэр бүр огт чимээ 2 жил юу ч хийсэн. Тэгээд экспортын бодлогын хэрэгжилтийг гадаад харилцааны хариуцж тэгээд жоохон газартай. Тийм учраас манай төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах. Ялангуяа төрийн байгууллагууд манай экспортыг дэмжсэн мега төслүүд. Би одоо ганцхан жишээ хэлж байгаа. Тэр ураны төсөлгөө том хэлцээр байгуулжлаа шүү дээ. Энэ дээр бол одоо жишээ нь энэ төслийг одоо өөр ашигтай хэрэгжүүлэх үеүүд тэр олон жил ажиллах үе гэдэг дээр одоо чинь экспорт энэ үйлдвэрийн тэр менежментийн ноу-хау фи гэдэг энэ ялог гэж яриад байгаа ураны барьцаалгын борлуулалт 2% энэ тухайн үйлдвэрийн зардал суугаад борлуулалт хийх юмыг бид нар өгчээдэг тийм ээ. Би юу ч хэлгээд байгаа юм гэвэл одоо манай энэ гадаад худалдаа хариуцсан байгууллагууд гадаад Монгол улс ч одоо гадаад худалдааны өөрч байхгүй төрөөс экспортын салбар баримтлах бодлого алга тийм үү. Тэгээд томоохон мега төслүүдийн экспортыг чиглэсэн мега төслүүдийн хийх хэлцээ засгийн газрын төвшөнд хийдэг яг мэргэжлийн улсууд хийдгүй учраас
ашиггүй болчиход байна шүү дээ. Японд чөлөөт худалдааны хэлцээр хийгээд 7-8 жил болж байна. 30 сая экспорт хийвэрэл байна. Импорт нэг 400 сая байсан тэрбум болчихлоо. Бид нар тоон дээр одоо ингээд яриад байхаас тэрийг одоо Японы зах зээлд гарахаас өмнө бид нар бараага бэлтгэх. Манай экспортч компаниудад одоо техник тусалцаа үзүүлэх одоо чинь би худалдааны үеийн хувьд одоо Японы гадаад худалдааны яамд эдийн засгийн хөгжлийн яам хэлэлцээ хийсэн 10-20 сая долларын тодорхой хэдгээр бараа биш носноор одоо юу гэдгийг үндэ ичгэлтэй байж гол комбинат өөрөө Японы том төхөөрөмжөөр суулгадаад олон жил стандартыг хангацсан. Европ, Америкийн зах зээл бүтээгдэхүүнийг тэнцэж байдаг. Японд гарч одоо ийм харамсалтай. Тийм учраас одоо ер нь жоохон шудраг гэдэг юм уу нээлттэй яриа хэлцээ үйлдвэрлэгчтэй ашигтай байдлаар хийх хэрэгтэй гэсэн ийм бодлого хэлж байгаа. Тийм учраас энэ түншлэл гэж ярихаас өмнө төрийн байгууллагууд хувийн хвшлүүдийн үгийг сонсдог. Оролцоог нь хөргөн хүрээтэй хангадаг. Хувийн хвшлийн байгууллагын бүтээгдэхүүнийг одоо Европ тийм оршуулгууд тийм Японы зах зээлд борлуулах төлөөлөгчдийн газрууд ялангуяа элчин сайдын яам дээр үдчин одоо техник технологи гэдэг салбарын улсууд гадаад худалдааны улсууд байдаг байсан шүү дээ. Одоо энэ экспортын худалдаа бол тэр элчин сайдын яам төлөөлөгчдийн газар бүр хамаагүй болчихлоо шүү дээ. Энийг бол жоохон мэрэгшүүлэх тал дээр нь анхаарах хэрэгтэй гэж би хувийн салаа хийж байгаа юм. Шүүмжлэх шүүмжлэх. За баярлалаа. Маш тодорхой болсон л гарч байгаа гэх баяртай. Цэцэрлээс бас яг дахиад тодорхой төрийн бодлоготой холбоотой санааг сонсох боломж таас ярианда цэнгэн дээр Оросын стандартыг орчуулаад суучих гэсэн. Би сая шиг орж ирэх юм. Дотоодын стандарт хүртэл бас тодорхой байдгүй юм шиг бас юм сонслоо. Нэрээ бодлоо гэсэн. Стандартын хувьд бид нар ямар асуудал вэ? Стандарт гэхээр одоо ингээд сая зарим нь та өөрөөс яриад дурдсан, зарим нь бас гайгүй байгаа тэгэхээр зарим нь болохгүй байх гэж бас гэж ярьж болохгүй тийм. Тэгэхээр энэ дээр ямар асуудал вэ? Энэ дээр төрийн бодлого ямар байна? Ер нь бол Монголд барилгын материалын үйлдвэрлэлд ашигладаг 200 гаруй стандарт байна. Тэрнийх нь одоо нэг 24 нь бол гончраад байгаа. Материал бол ингээд өөрчлөгдөд шинэ технологиор яваад байгаа шүү дээ. Оросын стандарт гэдэг нь нөгөө экспорттой холбоотой байхгүй юу? Орос улс өөрийнхөө одоо стандартын хүрээнд бусад үйлдвэрүүд үйлдвэрсэн байхыг шаардлага тавьсан учраас бид нэр зүгээр Оросын стандартыг орчуулж байгаа. Түүнээс манай одоо цементийн үйлдвэрүүдэд бол олон Монголын стандарт байна. Астмистер стандарт байна. Евро стандарт хэрэглэж байгаа. Стандартуудыг бол манай үйлдвэрүүд хангалттай хэрэглэж байгаа. Ялангуяа цементээр бол бид нэр одоо нэлээд олон стандартуудыг хэрэглэж байгаа. Тэднэрт бол стандартууд юу байдгийг гэхэд зүгээр тухайн одоо Орос руу экспортлоход тэд нар өөрсдийнхөө стандартыг бас хэрэглэсэн байна гэдгийг шаардсан учраас Орос улсын стандартыг. За төрийн бодлогын хувьд бол зүгээр ингээд жишээ би зүгээр дахиад цементэн дээр бид нар одоо Монгол улсын үйлдвэрүүдэд хамгаалаад одоо гайлын татврын 25% хүртэл болгоцсон байсан ийм үе бий. Тэгэхэд одоо төрч нэг өдөр босч ирээд татврын 5 боллоо. Нэг өдөр босч ирээд 5 боллоо. Энэ чинь үйлдвэрүүдэд маш их хортой нөлөөтэй байхгүй. Ялангуяа дотоодын зах зээлийг хамгаалах энэ нөхцөл дээр түр ийм одоо дуршлаггүй бодлого гаргаад байгаа нь дотоодын үйлдвэрийг одоо цаашаа хөгжиж нэлээд одоо тийм төвхтэй асуудлуудыг авчирч өгöd байгаа юм шиг байна. За баярлалаа. За бидний бас яриа ер нь өндөрлөх төгчээ. Гэхдээ одоо идэвхтэй ч бас ингээд нөгөө Монгол хүн ч бас амны билег энэ гэдэг. Дандаа болохгүй бүтэхгүй байсан дуусч байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг наашаага юу таныг бас ирээдүйд багч гэсэн ихтэй болгож байгаа талаараа бас товчхон хэлбэрүүд энэ хэлцүүлгээ дуусгах гэж бодож байна. Ингээд энэ ажиллагаа бас маш том нэг тийм чигт маш том зорилтуудтай үйлдвэрч байна. Болохгүй зөндөө мэдэр зөндөө ярьлаа. Тэгтэл та энэ цож хүн болгон энд ирж байгаа хүн болгон шантарч хойш сухгүйгээр багшаа зүтгээд болохыг бүтээгээд энд яриад байж шүү дээ. Юу таныг ирээдүйд ихтэй болж байна. За яг уулын дэвлэлтийн тухайд юм бол Монгол судаг байлаар 7 бомбоор нүүсний хэлж байгаа. Төрийн бодлого бол бас яг маш ойлгомжтой тодорхой
байгаас итгэх хүншлэлтэй ус эзлэж ажиллаж байгаа. Яг аль бомтоор яг хэдийн хэмжээний нүүс гарах боломжтой. Энэ толботой ус яг ямар хэмжээний ус яг тэрийн хөтөлбөр байршдаг бодлогыг тодорхойлох хүсэж байгаа. Хоёрдугаар Монголын хувьд бол ус яг байршлын хувьд бол ус маш даваа. Одоо Орос хэдтэй хоорондын ачаа ирэлт ихсэж байна. Тэгээд толботой ус Монголын ээж хургууд замуу талтан чиглэлийн транзит хөрвөл ус хөгжих юм боломжтой хэвчээ. Одоо ялангуяа манжурын бомб, хосын бомбтой яг энэ ээж гурав одоо ээж дөрөв Монголын бомбуудыг хөгжүүлэх нь болчихсон. Тэр өөрсдөө дотоод нэгдсэн тактик стратеги. Хичнээн бас яг хэдийн хэмжээний ачаа ирэлттэй хэдэн гадны төвлөрстэй. Хэдэн Монголын төвлөрс байжтэй. Энэ толботой ус яг дотоодын аж ахуйн хөгжүүлэлт бол ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Ямар хэмжээний татрын болон шаардлагууд дэмжих хэрэгтэй байгаа гэдэг чиглэлээр үүсэн юм. Ер нь бол төсөв цаашдаа тодорхой бодлого чиглэл гаргая явуулсан гэдэг. Өнцгөөс бол бидний хувьд ажиллаж байгаа. Бидний хувьд бол зүгээр яг энэ талаар бол зүгээр шүү. Ялангуяа мөн санхүү засаг логистикийн холбоотой хамтраад авто хувийн аж ахуйн үйлчилгээний санаачлалаар бол автоэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын суулгыг бол хийгдсэн. Ямдаа танилцуулсан. Эдгээр бодгоос яг л одоо яг боломжтой салбар учраас хүчнэлт бас яг л ажиллаж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. Яг класс үгээс нэг адилхан. Юу таныг ихтэй ирээдүйд багч гисэн. Найдвар хүч авлаа үзүүлэх гэрэл харагдана уу? За мэдээж дотоодын үйлдвэрлэлүүдэд дэмжиж, үйлдвэрлэгч байж ээж тэгээд хөгжин. Тийм учраас дотоодын барилгын материалуудын үйлдвэрийг дэмжих төрлийн бодлого байгаас явж хүсэж байна. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлүүдийн одоо бүтэсэн хийсэн бүтээгдэхүүнийг одоо бас нөгөө богсгалтын компанид илүү их хэрэглээсээ бидний их импортын материал ороод ирээсэй гэж бодож байна. За баярлалаа. За бас дөрөвчдөө таны хувьд. Тэгээд ялангуяа энэ мега томхон төслүүд байна шүү дээ. Азрын төслүүд өөр одоо аюул толгойд яадаг. Энэ мега төслүүд дээр манай энэ барилгын салбарын цемент арматурын дөөр бодлого дэмжиж тийм ээ. Шинээр одоо нэг өөртөө шийдсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гараад ирвэл дараачийн мега төслүүдийн засгийн газрын бодлогоор тендерийн үйл болохгүй гэдэг нь шууд мэдээж хөрөнгө оруулагч орон ажиллах хүч материалын ачаалал гэдэг чинь манай хөршил тэгээд болохоос тэр чинь засгийн газрын төвшөнд яриа хэлцээ хийгээд дотоодоос эдийн хувийн бид нар хангаж шүү гэсэн ийм бодлогоор үйлдвэрүүдийг дэмжүүлвэл илүү тогтвортой хүчин чадал нь ашиглагдахгүй байгаа нөөцийн бүрэн дүрэн ашиглах төсвийн орлогыг нэмэгдүүлэх бүрэн болцоо байна шүү дээ гэж хэлээ. За баярлалаа. Тэгсэлбэж Эдгээр эрдэнэ зөвлөлтөд анхаарч гэж байна шүү дээ. Эрдэнэ хувьд эдгээр төсвөж үжин төлөвлөж байгаа бас миний авторхатаа нэг зүйл сүүлийн ковид-19-өөс эхлээд эдгээр явуулсан өөрсдөө олоод шилжиж болсон. Өстрийн төвшин гэсэн бидний 30 жилийн алдаа заахвал гэж юм ярьдаг боллоо. Тэгсэн энэ очиндоо бидний хөгийн байгууллагаас олоод харчих болж байгаа их тийм нааштай. Тэрийг бүх төвшөнд ярьж байгаа нь бас хэцүү байна. Бид яг болохгүй гурван зам дээр хэцүү явж байгаа юм байна гэдэг ойлгоод байна. Хоёрдугаарт нь нэлээд илтгэл байдал нийгмийн хэмжээний асуудлаа хэлцдэг болсон нь бол асар том давуу тал бидэнд багшгүй. Гуравдугаарт нь бидний хувьд яг одоогоор бол биднэрт яг тийм зурс боломжтой үе байна. Татрын бодлого, эдийн засгийн дэмжих, энэ тийм боломжийн бодлогуудыг хэрэгжүүлэх тийм орон зай бол биднэрт хэрэгжүүлж чадвар байна. Ийм учраас эдгээр өөрсдөө олж гарсан тэрэндээ зөв дүгнэлт хийгээд цаашаа өмнөх ардаараа давтахгүйгээр явж чадах юм бол бид уушиг юм бол байна гэж хэлж байна. За баярлалаа. За хамтруулалтынхаа сайн саналууд эдгээр идэж байгаа зүйлүүд маш их баярлалаа. Тийм ээ бид нар бас боломж байгаа. Ялангуяа аж ахуйн нэгжүүд бол өөрсдийн боломжоо байжлаа бүх нөхцөл байдлыг бүрдийг хүлээлгүйгээр бол чаленж хийгээд явж байгаа. Энэ хүрээндээс бидний одоо хэрэгжүүлсэн төслүүд үйлдвэрүүд
үйлдвэрлэл маань амжилттай явж байна. Тийм учраас энийг бид нар цаашдаа өргөжүүлээд одоо дотоодод барилгын хязгаарлалын 36% үйлдвэрлэж байгаа бол энийг өргөжүүлж 50% болох байж 60% болох гэсэн зүйлтэй явж байна. Түүний хажуугаар бас экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортын боломжийг ашиглая, эрэлхийлье гэж ажиллаж байгаа. Яг тэгэхээр бид нар одоо түгээдийн экспортоос болж байгаа байлгүй. Одоо барилгын хязгаарлалын дотоодоо үйлдвэрлэж болж байгаа зүйлүүдэд алтаад явах юм бэ. Өөр одоо зүйлтэй ашиглая, боловсролтой ашиглая, мөнгө зохиолжуулахын ирээдүйд ашиглая гэсэн зүйлүүд мэдээж яаж үйлдвэрлэлтэй хөгжүүлэх ашиглая гэдэг ийм зорилтын хүрээнд бол манай үйл ажиллагаанууд явж байгаа. За бид нэг жишээ дурдж бодож байна. Тэгэхээр бид нар тонсоо явсан тон цементийн үйлдвэр маань тонсоо явсан тон цемент үйлдвэрлэсэн байдаг. Энэ үйлдвэр өөрөө одоо үргэлжлэн бол 2-ын төгөг орчмын гадаад гарах өрсөлдөд тусгасан гэдэг дотоод авч үлдсэн байна гэсэн. Тэр хэмжээгээр бусад үйлдвэрүүдэд дэмжиж чадсан, хөгжүүлж чадсан юм байна. За бид нар бас цементийн хүрээнд бас зүйлийг дурдаад байна. Хэрэн зөвхөн цемент гэж ногоон үйлдвэрлэл, ногоон бүтээгдэхүүн энэ чиглэлүүд ажиллагаа одоо өргөн хүрээнд явуулж байна. Энэ хүрээнд бид нар бас одоо дэлхийн томоохон цемент үйлдвэрлэгч нарын харахад дуртаагүй байгаа. Ногоон цементийн үйлдвэрлэгч болёо гэсэн том зорилтыг томьёо бичсэн өгч байгаамаа. Тэгээд баярлалаа. За хамгийн төсөлд нь бацаад нэг сайн нэг ажилттай. Угаас нэг юм ажиглалт нь ухны нэр хамгийн сайн сонсох ёстой төрийн төлөөлөл маань хязгаар байхгүй дотор ч гэсэн нэг үйл нэгтгэл тавьсан. Тэгээд гэс гараач шиг болохоор юм ярьдаг мэдээд явчихсан байх гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хэрэг дээр яг бидний өнөөдөр ярьж байгаа үндэсний үйлдвэрлэлийн өсөлтөж чадвар экспортын боломжийг нэмэгдүүлэх гэж нэг хэсэг нөхөд дан өдөөгт хүртэл бэлэн байгаа хэлээд гинтийн нэгэн олон янзын яриа өгүүлээд ямар ч чухал юм бэ, ямар ач холбогдолтой юм бэ гэдгээ бүрэн бидэнд харуулсан юм жишээ дурддаг. Тэгэхээр бидэнд яг харахгүй төрийн бодлого нэг шаардлагатай. Зарим сая одоо илтгэжтэй панелистуудын хэлсээр сонсоод бас арайч үгүй л үгүй гэмээр хөтөлсөсүүдийг сонссон маань бол зэрэг амсгалтай байлаа. Гэхдээ нөгөө талаас сайн зүйл нь багш шиг үндэсний үйлдвэрлэгчид яг сая бодлогын захирлын хэлсэнчлэн зүгээр хүлээгээс өгөхгүйгээр өөрсдөө санаачлалыг дутаагаад энэ төрлийн арга хэмжээний зохиож, энэ төрлийн хилцүүл яриануудыг гарч байгаа ололтой болох юм байна гэж бодож байна. Энэ яриануудыг бол зогсоолохгүй ярих ёстой. Хүн байхгүйсэн ч гэсэн хүмүүс хүртэл нь ярих ёстой. Энэ сууж байгаа хүн болгон цаашаа дамжуулаад олон хүмүүст бол энэ дутагдсан санаануудыг хатуулсан байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Өнөөдөр манай хилцүүлэгт олцож өөрсдийн мэдээ санал бодлого хуваалцсан. Панелистуудаа баярлалаа. Даатуулах зэрэг асан болж ирсэн